Эрүүл мэндийн тусламжийн чанарт энэ сүлгчийн харьцаа бол маш чухал нөлөөлж байгаа. Манай энэ судалгаагаар болохоор одоо Монгол улсад одоогийн байдлаар сүүлийн үеийн 2022 оны судалгаагаар 20 онд болохоор эмч сүлгчийн харьцаа 119 байсан бол 22 онд нэг харьцах нэг буюу зарим судалгаар болохоор нэгийг харьцах нь 109 гэдэг арай нэг ч хүрэхгүй байгаа. Тэгээд энэ нь болохоор суулгын тусламжинд бол маш нөлөөлж байгаа. Хэрэг сүлгчийн харьцаа 1-2 байвал ерөнхийдөө чанартай тусламж үйлчлэг үзүүлэхэд маш төхөн болох гэж бодож байгаа. Тэгээд энэ юу нөлөөлж байна гэхээр сүлгчийн ажлын ачаалал, цалин хөлс, ард иргэдээс ирж байгаа харьцаа маш нөлөөлж байгаа. Монголчууд бол бас нэг айгүй эмчийг шүтдэг тий. Сүлгчийг одоо нөгөө 2 дугаар хүн эмчийн туслагч гэж боддог ч юм уу тэрхүү байдлаас бас маш их нөлөөлж маш олон сүлгч ажлынхаа байрыг орхиж байгаа. Эмчээр сурж байна, ажлаа орхиж байна. Натаа зүг ажиллаж исэн хүмүүсээс одоо бүр нэгтлэн болохоор сурж байгаа хүмүүс хүртэл байж байгаа. Тэгээ эмч сүлгчийнхаа харьцааг хэрэг олон улсын жишгээр нэгийг харьцах 3 биш юм аа гэхэд яаж нэгийг харьцах 2 болгочих юм бол сүлгчийн тусламжийг яг чанартай бол үзүүлэхэд бол маш төхөө болно. Одоо энэ байдлаар ажиллахад бол зөвхөн эмчийн бичсэн имчилгээ хийдэг болохоос биш нөгөө ард иргэдэд яг гартан тусламж үзүүлэх зөвлөгөө өгөх бол тийм ерөөсөө байхгүй байгаа. Цаг зав боломж нь байхгүй байгаа. Тэгээ маш их ачаалалтай ажилладаг учраас сүлгчний бас сэтгэл дундуур ажиллаж байгаа. Нөгөө ачаалалтаа тохирсон хөлс авахгүй байгаа учраас хашрах, ажлаа орхих зарим бүр болоогүй байхдаа тэтгэврт гарыг гэж бодож байгаа хүмүүс маш их байгаа. Бушин хонжин тэтгэвртэй гараа явчих эсвэл тий хүүхдээ гаргаад 2-3 жил гэсэн бол тэгээд энэ нь болохоор зөвхөн хөдөлмөрийн үнэлэмжээс шалтгаалж байгаа. Тэрээ цалин хөлсийн хангалттай өгөөд эмч сүлгчийн харьцаа доктортой болоод ирэх юм бол сүлгч болох юмстайгүй гэж бид нар боддгийг. Тэгээд энэ судалгааг нэг 2-3 газраас нийлүүлж байгаа баримтын болон бүлгэрээр ярилцж байгаа ерөнхийдөө гаргасан. Гэхдээ нэг дэлгэрүүлж бүр нарийн судалмаар цаашаа бид нар судалгаар бол ярилцж байгаа. За ерөнхийдөө бодит ажлын ачаалал нь багтахгүй байна гэдэг чинь одоо ажлын өдөрт 8 цаг ажиллах ёстой сүлгч байлаа гэхэд 8 цагт яг хийж байгаа ажил нь багтахгүй юу? Тэр ажил нь багтахгүй байгаа. Стандартаараа хэрвээ яриад хийх юм бол нэг тасагт гээд ярих юм бол нэг эмч одоо үйлчлүүлэгч тариавчлаа шүү дээ. Өдрийн имчилгээнд гихт чинь хамгийн багадаа 3 тусал 3-4 булчин тариа, судас тариа гэдээ орохоор стандартаараа ивэл нэг тариаг баг 15 минут хийн. Яг стандартаараа ивэл. Тэгэх боломж байхгүй учраас маш хурдан хийгээд араас нь ингээд явна. Нэг тасагт болохоор ерөнхийдөө дундчинд 30 хүн байгаа. Гэтэ яг Монгол Японы имлэгээрээ өрөлтөө нэг 12 хүнтэй 30 хүний эм тариа нэг хүн 5 гэж бодоход 30 хүний 150 эм тариа хийн гэдэг чинь маш их хугацаа ордог байхгүй юу? Тэгээ зөвхөн эм тариагаа хийхгүй тэрнээс гадна тэрийг бичиж тэмдэглэн одоо нөгөө системүүд орсон тий хэлт ч юм уу тэгээ бичих цаасан дээрээ бичгээс гадна нөгөө нэг компьютераар буцаад тэрийгээ шивж тэмдэглэн бүх хийснээ баримтжуулдаг учраас нөгөө хугацаанд л амжихгүй байна. Хэрэг хугацаанд амжаад тарчаад байдаг бол хинч тэр бүхэндахгүй л тий. Тэгээ би болохоор нөгөө мэдээгүй шин сувлагч манайх болохоор нөгөө хагалгаанд ордог учраас нөгөө зөвхөн нөгөө мэдээгүй хэмжтэйгээ цуг ажилдаг. Тийм учраас харгалгаанд орохоос өмнөх бэлтгэлээ хийн, харгалгаанд орно, дуусгаад бичих цаасаа хийн, буцаагаад нөөцөө эм тариагаа татаж аавна гэдгээр ерөнхийдөө бол өдрийнхөө цагтаа бол амжих нэг нь баг байхгүй 4-20 хизээж тарж үзээгүй ерөнхийдөө мэдээллийн судалж эмчнэр хамгийн багадаа 6 тэгээд 7 8 9 цаг тарж байгаа учраас бухимдалтай байхгүй. Яг ингээд ажилд нь таарсан тийм ажлын цаг нь хавцалтай багтдаг бол хэн ч гэсэн маш зас чагтаар ажил хийх гэх юм л да. Тэгэхээр нөгөө эмч сүлгчийн харьцаа гэдэг чинь бас яг нөлөөлөд байна.